За өнөөдрийн бичлэг дээр энерги менежмент гэдэг номыг сонгож авсан байгаа. Одоо маргааш нөгөөдөр гэл 9 сарын 1 болоод шинэ хичээлийн жил эхлээд ажил амьдрал энгийн хэвэндээ ороод чигдрээд ер нь бол жилийн хамгийн өндөр ачаалалтай, завгүй, өндөр бүтээмжтэй үеийн нэг эхэлж байгаа учраас энэ номыг сонгож авч уншсан байгаа. За тэгээд энэ номыг миний хувьд бол уншихаасаа өмнө одоо энэ амжилт нөхцөл гайхамшигт баан дээр гэдэг энэ номыг 2017 онд анх монгол хэл рүү орчуулахад нь яг авч уншижсэн байхгүй юу. Тэгээ энэ номыг анх уншсанаасаа хойш бол жил болгон 12 сард дахиад нэг удаа уншдаг болсон. 12 сард яг уншаад жилийнхаа төлөвлөгөөг гаргаад тэгээд жилийн дундуур 6 сард ч юм уу 9 сард одоо жилийн үдээд жилийнхаа гаргасан төлөвлөгөөгөө бараг мартгаад тэрнээсээ шантраад хойш суух гад хэлэхээрээ дахиад гаргаад уншдаг номны тийм нэг байгаа. Яа тэгдэг вэ гэхээр энэ ном болохоор яг гарын авлага байхгүй юу. Яг жилийн төлөвлөгөөг яг яаж гаргадгийг, цагийн менежмент, цагийн удирдлагыг яаж хийдэм бэ гэдгийг шалгарсан аргуудыг амьдрал дээр яг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь заасан ном байдаг. Тэгсэн чинь энэ номынхаа яг эхрийг нь олоод авчихсан. Энерги менежмент гэдэг. Энэ ном бүр яг энэ номны ихэр юм байлээ. Хоёлаа бүр яг онлын өндөр мэдлгүүдийг амьдрал дээр яг бид нэр энгийн хүмүүс өдөр тутамдаа биднэрт бол тэр онлын мэдлэгээс илүүгээр тэр онлын мэдлэгийг өдөр тутамдаа яг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдгийг нь илүү чухал шүү дээ, тий. Бид нар ч одоо бүгдээрээ судлаач болохгүйгүй амьдрал дээр гол нь тэр онлыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэх нь чухал байдаг. Тийм болохоор яг иймэрхүү онлуудыг эмхэтгээд амьдрал дээр яг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг заасан номыг олно гэдэг бол миний хувьд зөвхөн хувийн зүгээс маш азтай гэж боддог. Тэгээ энэ ном болохоор яг тийм юм байлээ. Энерги менежментийн яг батлагдчихсан аргуудыг өдөр тутамдаа яг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь заасан байсан болохоор жил болгон ингээд уншдаг. 12 сард энэ номыг уншдаг. Тэгээд энэ номыг ч гэсэн яг 12 сард жил болгон давхар уншаад явах хэрэгтэй юм байна гэж бодогцсон. За номынхаа үндсэн агуулга руу оръё. Энэ ном нэрээ интер номын бүх салбаруудаар худалдаалагдж байгаа юм байлээ. Тэрнээс гадна та сайтаар захиалаад одоо шууд гэртээ хөргүүлээд авах боломжтой. Одоо яг 9 сар гээд хамгийн ачаалттай үе эхэлж байгаа учраас одоо яг унших юм бол цагаа болсон зүйл болох байх гэж бодож байна. За тэгээ энэ ном болохоор 5 бүлэгтэй. Нэгдүгээр бүлэг дээр болохоор таны дотоод хөрөнгө буюу энерги гэдэг яг энерги гэж зүйл чинь яг юу юм бэ гэдгийг талаар мэдээлэл өгдөг. За энэ ном дээр бол энерги гэдэг зүйлийг хөдөлгөгч хүч, нэмхэн чиглүүлэгч хүч, тэмцүү энерги гэж тодорхойлсон байдаг. Хөдөлгөгч хүч гэдэг бол ойлгомжтой бид нэр биеэ хөдлөхөд шаардлагатай байгаа хүчийг хэлж байгаа. Чиглүүлэгч хүч гэдэг нь энэ тэгвэл энерги, энэ хүчээ юунд зориулах юм бэ гэсэн зорилго, ухамсарыг хэлж байгаа юм байлээ. Тэгэхээр бид нэр маш их ингээд хөдөлгөөн хийх чадвартай, энергитэй байсан ч гэсэн энэ энерги юунд заруулцуулах вэ гэдэг зорилго байхгүй бол бас утгагүй шүү дээ, тий. Эсвэргээрээ зорилго маань байгаад хийх хүсэл нь байсан ч гэсэн биеийн хүч, энерги байхгүй бол бас хөдлөх боломжгүй. Тийм болохоор яг энерги гэдэг маань бол хөдөлгөгч хүч, нэмэх нь чиглүүлэгч хүч гэж тодорхойлсон байлээ. Тэгээ ерөнхийдөө бол цагийн менежментээс илүү энерги менежмент буюу цагийн менежмент, энерги менежмент хоёрын ялгааг зааж өгсөн байлээ. Цагийн менежмент гэдэг бол маш чухал зүйл ч гэсэн бид нэр цагийг уртасгаж ч юм уу богиносгох боломжгүй, бид нэр удирдах боломжгүй шүү дээ, тий. Хинч 25 цаг амьдрах боломжгүй, бүгдээрээ л нэг өдөрт 24 цагийг одоо зарцуулж байгаа. Харин энерги менежмент гэдэг бол жинхэнэ хүмүүсийн амьдралын чанарын ялгааг гаргадаг зүйл гэж бичсэн байлээ. Яагаад гэхээр бүгдээрэнд нь яг адилхан 24 цаг гэсэн яг цаг хугацаа өгсөн ч гэсэн энэ цаг хугацаанд хэр их зүйлийг амжуулах юм. Дээрээс нь хэр өндөр бүтээмжтэй, хэр өндөр гүйцэтгэлтэйгээр гүйцэтгэх юм бэ гэдэг. За энэ дээр бол бүр айгүй гоё бичсэн байсан нь яг адилхан зүйлийг яг адилхан цаг хугацаанд адилхан хийсэн ч гэсэн зарим хүмүүсийнх нь хийсэн юм амьд байдаг. Яг жихнээсээ гэхдээ тийм зүйл байдаг шүү дээ, тий. Зарим хүмүүсийнх нь хийж байгаа зүйл нэг л юм амьгүйч юм шиг. Тэгтэл зарим хүмүүсийнх нь яг адилхан зүйл хэрнээ адилхан хоол хийсэн ч гэсэн тэрний илүү амьтан юм шиг мэдрэмж өгөөд идэг. Тэр бол бас энергийн ялгаа гэж тодорхойлсон байлээ. Тийм учраас яг жинхэнэ амьдралын ялгаа, хүмүүсийн хоорондын амжилтын бүх ялгааг жинхэнэ тодорхойлдог зүйл бол энерги юм аа. Ягаад тэгэхээр танд маш их цаг хугацаа байсан ч гэсэн энерги, хүч хэрэг байхгүй бол танаас олигтой үр дүн гарахгүй шүү дээ. Тийм учраас яг жинхэнэ амьдралын ялгааг гаргадаг зүйл бол энерги юм а гэдгийг бол тодорхойлж өгсөн байлээ. За 2, 3, 4-р бүлэг дээр болохоор энергийн 4 янзын юу байдаг гинэ төрөл байдаг. За нэгдүгээр нь болохоор биеийн энерги гэж байгаа. Бидний яг махан биеийн энерги. За хоёр дахь нь болохоор сэтгэл хөдлөлийн энерги, гурав дахь нь оюуны энерги, дөрөв дэх нь болохоор сүнслэг энерги. Энэ дөрвөн төрлийн энергийг бид нэр дөрвөлнгийн тэнцвэртэйгээр авч явж жинхэнэ саяны хэлдгээр амьд юм шиг, жинхэнэ амьд өндөр гүйцэтгэлтэй, өндөр бүтээмжтэй, ад жаргалтай, эрүүл их байх боломжтой. Энэ дөрвөн энергийн аль нэг нь алдагдах юм бол яг тийм амьд юм шиг бүтээлүүд биднээс гарахгүй, юм хийсэн ч гэсэн тэгэж олигтой үр дүн гарахгүй гэсэн байлээ. Тэгээд бүлэг тус бүр дээр нь болохоор
Жишээ нь биеийн энерги гэж яг юу юм? Биеийн энергийг дээшлүүлэхийн тулд яах ёстой юм? Оюуны энерги, сэтгэл хөдлөлийн энергийг яах ёстой юм бэ гэдгийг маш дэлгэрэнгүйгээр яг гарын хавлахаар бичсэн байлээ. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр ялангуяа сэтгэл хөдлөлийн энерги гэж юу вэ гэдэг талаар нь илүү дэлгэрэнгүй ярих болно. Сэтгэл хөдлөлийн энерги гэдэг нь болохоор одоо сэтгэл хөдлөл гэдэг бол сэтгэл хөдлөл болгон эерэгч вэ нү сөрөгч вэ нү тэр сэтгэл хөдлөл болгон энерги ялгаруулад байгаа. Тэгэнгүүтээ тэр сэтгэл хөдлөл болгон зарим нь таны энергийг нэмэгдүүлж идэг, зарим нь таны энергийг сорж идэм юм. Тэгэхээр бид нэр энд нэрийг удирдах сурах хэрэгтэй. За тэгэнгүүт зарим энерги нь одоо зарим сэтгэл хөдлөл нь таны энергийг сордсон байна гинхүүд сөрөг байж болохгүй юм байна. Муухай юм бодож болохгүй юм байна. Уур хүрэх ч юм уу, гомдох ч юм уу тийм сөрөг сэтгэл хөдлөл төрөх юм бол тэрийг шууд дарах юм байна гэж буруу ойлгож болохгүй. Яагаад гэвэл энэ ном дээр хэлснээр болвол сэтгэл хөдлөл гэдэг бол бүгдээрээ ямар ч сэтгэл хөдлөлийн дотроос энерги ялгаруулж идэг. Тэгээд тэр нь зохиох ёсныхоо дагуу биднээс гадагшилж явах ёстой. Тэгтэл тэр одоо уур бухимдлаа ч юм уу, гомдлоо ч юм уу тэр сэтгэл хөдлөл тэр үүсчихсэн байгаа энергиудыг бид нэр дотроо хадгалаад зөв зохиох ёсоор нь гадагшлуулахгүй байх юм бол бидний биеийн дотор өвчлөл үүсгдэг гэсэн байлаа. Айгу аюултай. За ингэж утсан байна. Сэтгэл хөдлөлөө зөв таних, хүлээн зөвшөөрөхгүй байх, эсвэл дотроо дарах, илэрхийлэхгүй удах нь биеийн янз бүрийн хэсэгт энергийн саатал үүсгэж улмаар өвдөлт, зовир, архаг өвчлөлийн суурь болдог болохыг орчин үеийн сэтгэл зүй, энергийн анхаах ухаан, биологийн салбарын олон судалгаа харуулж байна. Тэгээд бүр сэтгэл хөдлөл ба эрхтний холбоо гэд ямар сэтгэл хөдлөлийг та удаан гадагшлуулахгүй дотроо барьсан бэ гэдгээс шалтгаалаад таны өвддөг эрхтэнгүүд ч гэсэн өөр байдаг гинэ. За жишээ нь хэрвээ та уур хялан болон одоо хяналтаа алдсан мэдрэмжийг удаан хугацаанд өөр дотроо хадгалах юм бол илэг өвддөг гэж байгаа. За өөр болохоор харталт, зөрүүд зан тийм зүйлсүүд байх юм бол цөсний хүүдий, айдас тодорхойгүй байдлаас болоод бөөр, за цөхрөл, гутарлаас болоод давсаг өвддөг гэх мэтлэнгээр ингээд сэтгэл хөдлөл болон эрхтэнгүүд юм холбоотой юм байлээ. Тэгээд айгүй хэрэгтэй нь одоо жишээ нь одоо гомдол, сэтгэлийн шарах, итгэл алдрах юм бол зүрх өвддөг гэж байгаа хгүй. Тэгэнгүүт энийгээ чөлөөлөх аргуудыг нь бас бичсэн. Энэ бүр айгүй хэрэгтэй юм билээ. Тэгэхээр чөлөөлөх арга дээр нь жишээ нь зүрх өвддөг болвол та итгэл алдарснаас ч болж зүрх ч өвдөж байгаа. Тэгэхээр чөлөөлөх арга нь болохоор зүрхэндээ яг төвлөөрч гомдсон хүн эсвэл үйл явдлыг уучлах, бясалгал хийх хэрэгтэй. Өдрийн тэмдэглэлт сэтгэлээ илэрхийлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ ямар нэгэн бие эрхтний өвчлөлчин болохоор тэр таны гадагшлуулаагүй сэтгэл хөдлөлчин энергийн саатал үүсгээд тэр эрхтний чи өвдөхөд байгаа учраас тэрийгэ гадагшлуулах нэг аргуудын нэг бол өдрийн тэмдэглэл, сэтгэл хөдлөлийн өдрийн тэмдэглэл бичих юм байна, бясалгал хийх юм байна. Энэ мэтчлэнгээр ер нь бол ямар сэтгэл хөдлөлийг удаан барьснаас болоод ямар өвчин үүсгдэг, тэр өвчнийг яаж одоо гадагшлуулах вэ? Тэр энергийн саатлыг яаж чөлөөлөгдөх вэ гэдгүүдийг бүгдийг айгу дэлгэрэнгүй бичсэн байлээ. Тэгэхээр энэ бол яг бас хүний ширээний ном болохоор ном байлээ. Тэгэхээр зөвхөн та өөрийгөө ч гэлтгүй таны ойр дотны хин нэгний бас биеийн өвдөж байгаа бол яг ямар тэрнийх нь бүр үүсэл уг гарлан сэтгэл хөдлөлөө илэрхийлээгүйгээс удаан хав дарснаасаа уур бухимдал, гомдол, цөхрөл ч юм уу бусдад хуурцнаа удаан дарснаасаа болоод тэр өвчлөл үүссэн байх боломжтой учраас өөрийнхөө одоо өөрийгөө ажиглаж үзээд бас өөрийнхөө ойр дотны хүмүүсийг ч гэсэн энэ номыг уншингаа бас ажиглаж үзээд тэр аргуудыг зааж өгөх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр сэтгэл хөдлөлийн энергийн менежмент яг удирдлага гэхээр бид нэр сөрөг сэтгэл хөдлөлөө одоо дараат ч юм уу, нуугаат ч юм уу дургу байгаа хэрнээ инээдэг ч юм уу гаднаа илэрхийлэхгүй байх нь сэтгэл хөдлөлийн чадамж биш гэсэн үг. Яг харин сэтгэл хөдлөл бүр яг байгаагаар нь зөвөр таниад тэрийгэ хүлээн зөвшөөрөөд гадагшлуулж чадна гэдэг чинь сэтгэл хөдлөлийн чадамж гэж байгаа. За сэтгэл хөдлөмжийн чадамжийн тал дээр болохоор 5 бүрэлдэхүүн байд юм байна. За тэрэн дээр болохоор нэгт болвол та өөрөө эхлээд өөрийнхөө мэдрэмжийг таних сурах хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж зөв гадагшлуулахын тулд эхлээд нэгдүгээр таних хэрэгтэй. Хэрвээ та сэтгэл хөдлөл таны дотор одоо төрж байгаа сэтгэл хөдлөлийг та өөрөө танихгүй бол тэрийг хизээж удирдах, гадагшлаа илэрхийлж чадахгүй гэсэн. Эхлээд нэгт болвол заавал таних хэрэгтэй мэлээ. Гэхдээ та бодоод үзээрэй. Та бодох юм бол түл сэтгэл хөдлөл гэж хэдийн янзын сэтгэл хөдлөл байгаа юм бэ? Баярлах, уурлах, гомдох гэд бодоод үзэх юм бол магадгүй яг нэг сургалт орж байгаа ч юм уу хүмүүсээс асуух юм бол дээдл нэг 10 эдийг л нэрлэж чаддаг. Хүнд бол маш олон төрлийн сэтгэл хөдлөл байтал бид нар 10-ыг нэрлэж чадчихна гэдэг чинь бид нэр сэтгэл хөдлөлөө удирдах чадахгүй гэсэн. Яг л нэрлэж чадахгүй байгаа юм чинь. Энэ ном дээр бол судалгаагаар батлагдчихсан 87 төрлийн сэтгэл хөдлөл тэднэрийнх нь монгол орчуулаад тэгээд монгол хүнд илүү ойлгомжтой байхаар тэр сэтгэл хөдлөл нь ямар сэтгэл хөдлөл юм бэ гэдгийг нь тайлбарлаад бичсэн. Тийм болохоор ер нь бол яг уншаад
олон сэтгэл хөдлөлүүдийн бүгднийг яг уншаад Монгол тайлбаруудыг нь уншаад ямар нөхцөлд ямар мэдрэмж төрдөм бэ гэдгийг нь уншаад байх юм бол дараа нь яг тэрнтэй адилхан мэдрэмж миний дотор төрөхөд энэ сэтгэл хөдлөл юм байна гэд таних боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол 87 төрлийн сэтгэл хөдлөлийг бичсэн байлээ. Тэгэхээр та шууд ингээд 87 төрлийг нэрлэж чадахгүй байвал бүгдийг нь удирдах чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас хэрвээ 87-г нэрлэж чадахгүй байгаа бол энэ 87-г та эхнээс нь ингээд сайхан хараад ажиглаад ямар мэдрэмж ямар үе төрдөг вэ гэдгийг нь анзаарах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө удирдах сурахын тулд нэгдүгээрт бол таних хэрэгтэй. Таниад нэрлэж сурах хэрэгтэй. За хоёр дахь нь болохоор өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах гэж байгаа. За энэ дээр бол та эхний нэгдүгээр алхам дээр бол сэтгэл хөдлөлөө таньсан бол хоёр дахьт нь болохоор яг ухамсартайгаар боддоор яг ил ухамсараараа би ууралцсан юм байна. Би гомдсон юм байна ч юм уу. Тэрийгээ яг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ болохоор сэтгэл хөдлөлийг удирдахыг хэлж байгаа. За гурав дахь нь болохоор дотоод сэтэлжүүлэлт гэж байгаа. Тэгэхээр биднэрт чинь ингээд одоо юмыг хийхэд урам зориг гэдэг зүйл маш их хэрэгтэй байдаг шүү дээ, тий. Тэгтэл дотоод сэтэлжүүлэлт гэдэг болохоор гадны зүйлд найдах биш та өөртөө урам зориг өгнө гэсэн. Өөрийгөө баярлуулна. Өөрийгөө догтлуулна, өөрийгөө ажил хийхдээ урам зоригийг нь өгнө. Тэгэхээр энэ өөрийгөө дотроос нь сэтэлжүүлнэ гэдэг бол энэ сэтгэл хөдлөлийн чадамжийн маш чухал урт хугацаанд ч гэсэн биднэрт хэрэг болдог зүйл гэж бичсэн байна. За дөрөв дэх чадвар бол эмпати буюу бусдын мэдрэмжийг ойлгох. За тархиараа ойлгох биш энэ хүн яагаад уурлаад байгаа юм бэ гэдгийг нь ойлгох биш ууралцсан юм байна. Тэгвэл ууралцсан хүнд ямар мэдрэмж төрдیں۔ Тэрийг нь хамт мэдрэхийг бол эмпати гэж байгаа. За тав дахь нь болохоор харилцааны ур чадвар гэж байгаа. Харилцааны ур чадвар гэдэг дээр бол яг бидний мэддгээр те зөрчлийг, асуудлыг шийдвэрлэх, одоо хүн муухай үг хэлсэн ч гэсэн буцаагаад урдаас нь муухай үг хэлэх биш өөрийгөө удирдах, хүлээж авах ч юм уу те яг жинхэнэ бодит харилцааны чадварыг хэлж байгаа. Тэгэхээр энэ таван чадвараас бол хамгийн суур нь бол өөрийн мэдрэмжийг таних. Тэгэхээр бид нар бол эсрэгээр нэх гэдэг шүү дээ, харилцааны ур чадвараасаа. Шууд хүнтэй харилцаал яах вэ? Яаж хэл амаа ололцох вэ гэдэг талаас нь эхлэх гэдэг бол яг энэ сэтгэл хөдлөлийн чадамж гэдэг зүйлийн хамгийн чухал, хамгийн суурь фундамент нь бол өөрийн мэдрэмжийг танихаас эхлээд тав дахь нь сүүлийнх нь бол харилцааны ур чадвар юм байна. За мөн чухал ойлголт бол сэтгэл хөдлөл бүр муу байдаггүй гэд эерэг байдлын дарангуйлал гэж зүйл гарч ирсэн. Яа тэгэхээр бид нар одоо сэтгэл хөдлөл энерги гэж ярихаар дандаа эерэг байх хэрэгтэй гэж бодох гээд байдаг. Тэгтэл яг өөрөө би одоо ууралцсан ч юм уу, гомдсон ч юм уу яг тийм үе хүлээн зөвшөөрлгүйгээр хүчээ эерэг байх гадах юм бол өөрийгөө хуурч байгаа гэсэн үг. Тэгээ өөрийгөө сэтгэл хөдлөлөө хуураа дотроо дараадах юм бол тэр нь дараа нь бүр муугаар илрэх боломжтой учраас эерэг байдлын дарангуйлал бас өртөж болохгүй. Уур бухимдал гэдэг ч гэсэн өөрөө өндөр энерги штэ тий ууралцсан хорл одоо шаарлагдсан шар хөдөлсөн ингээл тэр үедээ бид нар маш өндөр энергитэй байдаг. Гэтэл тэр өндөр энергийг зөв зөвлөлтөнд чиглүүлэх юм бол бас маш их хүч болох боломжтой учраас сөрөг сэтгэл хөдлөл гэхээр хүнд хэрэггүй зүйл бол огт биш шүү гэж бас бичсэн байлээ. За өнөөдрийн бичлэг дээр энерги менежмент номын сэтгэл хөдлөлийн энергийн талаар ярьлаа. Тэгээ энэ номд болохоор оюуны энерги, сүнслэг энерги, за мөн биеийн энергийн талаар тэр зүйлсийнхаа энергийг хэрхэн удирдах юм бэ талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Тэгээ яг гарын авлахаар яг шууд уншаад амьдрал дээр хэрэгжүүлэх дасгал ажлууд гарын авлахаар бичсэн байдаг учраас өнөөдрийн бичлэг дээр нэлээд товчхон ярьлаа. Тэгэхээр ингэж ярих биш яг аваад зүгээр яг энийг нь дасгалуудыг нь ажиллаад яг хэрэгжүүлэх ном байсан учраас жоохон богинохон ярьлаа. Тэгээ ерөнхийдөө бол энэ номыг бас бүлгээрээ уншуулаас айгүй хэрэгтэй санагдсан. Бөөндөө уншин. Тэгэхээр бөөндөө уншаад ярилцахаас илүүгээр бөөндөө шууд хамтдаа хэрэгжүүлээд челленж маягаар явах юм бол бас айгүй хэрэгтэй ном шиг санагдсан. Тэгээ номынхон арт ч гэсэн угаас яг 21 хоногийн энерги менежментийг яг хэрэгжүүлэх 21 хоногийн тийм челленж байгаа. Тэгэхээр энийг нэлээд хамтдаа туршиж үзвэл нэлээд үр дүнтэй санагдсан. Нэгд өдөр юу хийх юм, хоёр дахь өдөр юу хийх юм бэ гэд 21 хоногийн яг энерги удирдах сурах, энерги дэвшлүүлэх тийм дасгал хөтөлбөрүүдтэй юм байлээ. Тэгэхээр хамтдаа хэрэгжүүлвэл аюу зүгээр санагдсан. Тэгэхээр онол гэдгээс илүүгээр яг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бичсэн байсан учраас яг ширээний ном болох юм байлээ. Байн хараад одоо яах вүлээ? Одоо ямар үйлдэл хийх вүлээ гэдгийг харна. Тэг ер нь бол бас яг ширээн дээр байх ширээний номнуудын нэг ялцчгүй мөн байлээ.